Chillout ертөнц, let's go. Nice, 6. Хэлсэн шүү. Yeah. Вьетнам улсын Ячан хотод байна одоогийн байдлаар Highlands дээр очиод одоо Фимонтэй олзсон. Фимонтэй олзаад тэгээд шууд Artisan дээр очноо. Тэгээд өглөөний цай, breakfast Ячанд Artisan гэх юм аа. Фимон гэдэг нь болохоор юу homeboy Орсын Екатеринбургийн OG rapper. Өчигдөр дээр очиад далайн дээр freestyle чилэрцгээс. Вьетнам улсын Ячан хотын аялал жуулчлалын бүсэн байна. Ер нь тийм гэр бүлийн аялалд илүү тохиромжтой. Оросууд энд их байна, солонгосчууд их байна. Ер нь сүүлийн хэдэн жил бол аялал жуулчлал хэвтэ хөгжсөн харагдаж байна. Ячан хотын онцлог нь бол бас юм далайн эрэг дагуу Bay Area. Yeah. Зай Artisan өглөөний цай авахаар ирж Ячан baby. За эндээс би өглөөний цайд шакшука сонирхох юм лөө. Tropical shrimp salad. Ямсна. Shrimp. Shrimp энэ аюугаа болсон. За дараагийн бол шакшука ирлээ. Би шакшукаг бол би өөрөө захиалсан юм. Шакшукагтай гоё харагдсан. Оо. О, да. Шакшука да. Еще там есть какая-то посадочная. Да. Үнэхээр таатай. Цагаан хувцас авах хэрэгтэй. Болгоод амжицсан гээд. Бай, oh my god. Шорт амуух олчлоо. Энэ шакшука сайхан хамттай шакшука шүү. А попозже потом я договорюсь типа со своей. Блин, пацаны, знали бы, как мне охота. Artisan өглөөний цай уулаа шакшука надад маш их таалагдлаа. Тэгээд рестораны доторх vibe нь үнэхээр nice. Доторх vibe бүрэлэн боош үнэхээр nice. Тэгээд надран дэрсэн бол энд бас өглөөний цай уухыг зөвлөж байна. Yeah. Wow. Yeah. So nice. Үнэхээр nice юм байна. Нэг байшингууд донд гинт нэг джанглд оруулцдаг бас их гоё газар байна. Одоо дараагийн зогсоол руу явцгаая. Бяцхан заагснууд. Бяцхан цагаан заагсан. Дараагийн газартаа давхиж очидөө. Одоо харин хүрхрээ явах уу, Лонсан Пагода Будда руу явах уу гэдэг ярилцаал байж байна да. Хүрхрээ явбал гялс шууд одоо фанкэл зэтгүүлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр цаг орчим мотоциклтэй явах болохоор нэг цагийн ride байгаа. Да, это вообще. Яарэ. Энэ алчтай. За одоо ямар ч байсан нэг кофе уух бодолтой байна. Сая Artisan хоол идээд хоолноосоо тодорхой хэмжээнд food command орсон байгаа. За ингээд нэг кофе ууж өгөөд тэгээ мотоциклээ түрээслээд хүрхрээ рүү явбал явхаарай. Оо энэ ч одоо ямар гоёцсон юм. За тэгээ хүрхрээн дээр очиод тэнд chill out хийж аваад ирэх тийм төлөвлөгөөтэй байна. Яг л скриптийн дагуу хүрхрээний ажил байгаа. Өнөөдөр Win Wonders явах гэсэн чинь хоошлол болчлаа. Тэр өөр activity хэрэгтэй тийм болохоор Baha Waterfalls, Baha хүрхрээ. Угаасаа би шорт авсан ба усны шорт авсан байгаа. No problem. Очоод сэлэн, очоод хаднаас үсрэн. Тэ. Тэ, годай.
кофе ууж нэг энерги нөхөж явна шүү. Вьетнам кофе nice. Вьетнам улс бол кофегоор алдартай. Бразил улсад бол кофегоор дэлхийд номер 1 байдаг. Вьетнам улс бол номер 2 гэдэг юм байлээ. Тэгээ сүүлийн жилүүдэд бол Вьетнам улс кофений үйлдвэрлэлээр номер 1-д орох зорилго тавиад нэг шаргуу ажиллаж өөрсдийнхөө кофений стандартыг дээшлүүлэхээр нухастай зүтгүүлж байгаа юм байнамаа. Вьетнамд азар ингээд аль ч хотод гудамж ингээд явж байхад маш сайн чанарын кофетэй. Яг тэр өндөр уулсын бас агаар байдаг уулс байдаг байхгүй. 70 хэрэг одоо бид натраа 70 хэрэг дээр байна гэхэд жоох уул руугаа өгсөнгүүт далайн түвшнээс дээш 1500-аас метрээс дээшээ болоод ирэхэд кофегийн амт чанар шал өөр болоо явдаг. Нэлээд амттай болоо явцдаг. Тэгээд энд болохоор байдаг кофений төрлүүд гэх юм бол арабика байдаг. Арабика нэлээд өндөрлөгт ургадаг. Тэгээ робуста, гоё робуста. Тэгээ робуста бас үнэхээр дуртай байгаа. Luwak кофе гэдэг бас энэ байгаа. Ерөнхийдөө робустагаараа хийдэг. Тэр нь luwak гэдэг амттай тэр кофений үрийг идэнгүүтээ баангууд одоо тодорхой процесс явагдаад одоо онцгой сайн тийм кофе болдог гэж үздэг. Кули гэдэг бас шүү кофе байгаа. Гихмэд энэ Вьетнамд олон төрлийн кофений сортууд хаана ургаснаас шалтгаалаад амт болон чанарын тийм янз бүрийн зүйлс бол байгаа. Тэгээ одоо болохоор бидэд Багшиу гэдэг кофе захиалсан. Wow. Cheers. Good, bro. Now I wake up. Yeah, very good. I drink Baksu, bro. Cheers, bro. Very good coffee. Охуенно. Вьетнамын одоо энэ banh mi гэдэг алдартай хавчуургатай тал. Ерөнхийдөө энэ булан бүрт одоо энэ локалны булан бүрт байдаг. Бид хэдийн эзэн нэг banh mi-ний газар бол дандаа очертой байдаг, дөрөв очертой байдаг. Азар энэ арай гайгүй очер багтай banh mi-ний газар байна. Францчуудын колони байсан болоод ч тэрөө одоо энэ banh mi-ийнхаа талхыг үнэхээр гоё хийж сурсан байт юм байлээ. Вьетнамд маш гоё гадна талдаа айгүй гоё crispy мөртлөө дотроо маш зөөлөн. One no spicy, two spicy. Two with spicy, bro. High with spicy. Opla? За энэхүү натрангийн гудамжны banh mi зүгээр замаараа явж байгаа снэк болгоо идэхэд бол айгүй боломжтой nice тийм хоол юм байна. Нэг banh mi болохоор 25,000 дон. 25,000 дон гэдэг чинь хэд юм бэ? X квадратаас 30,000 төгрөг юм уу? 3,000 төгрөг юм уу? God damn. 3,000-аар ийм амттай, ийм чанартай, шинэ, fresh, шинэлэг ийм banh mi гэдэг бол бас дайжгүй юм байна. Bro, it's for you. Ямар ч үсэн дотроо бяцхан котлетууд бол байгаа юм байна. Цагаан луунтай, бас шар луунтай. Окей, let's go амсаад үзье. Өстой гоё. Вкусно, very nice, very tasty, yummy. Талх нь үнэхээр гоё шаржигнуу, crispy. Котлеттэй banh mi. Respect. Wow, энэ ямар том юм бэ энийг арай. Энэ жинхэнэ жимснүүд байна гэдэг. Wow. Энэ цагаан сардаа бэлдээд парк дээр энэ шар цэцэгнүүдийг гаргаад тавьсан байна. Өстой гоё цэцэгнүүд. Wow. Ой, уныстай. Еще можешь сфотографировать тоже. Какой-то прокат байков есть. Но они, блядь, могут туристам дорого купить. Энэ бол амар мандринууд юм уу. За тэнд 10k гинэ. Сам гэвч за сам ч биш баха. Тийм бол та. Оо вау. Coconut 10k гэж. Это нормальный ценник для такого. Jackfruit. Гоё. Монголоор юу гэдэг юм болоо?
Мэдгүй байна. Дотроо юм шүү дээ. Юм бүх нь 25 юм шүү. His dread looks with the helmet looking insane, bro. Энэ болохоор 781 онд баригдаж дууссан юм да. Тийм дээр сүм байна. Японагаар үзэндээ 700-аад оны үеийн тийм байгууламж байгаа. Сүм хийд юм шүү. Японагаар темпл. Нячаа хотын хамгийн эртний байгууламжуудын нэг явцгүй Японагаар. За хэдүүлээд орж үзцгээ. Орж үзэхэд яг энэ үүдэн дээр офис 30,000 дон хэлдэм байна. За ингээд карта авсан. Entrance гэвчсэн байна. Дээр гоё зурагтай байна. За ингээд орохдоо карта шийдсэн байна. Үнэхээр үзэгдэлтэй. Маш эртний газар байгаа. 2000 гаруй жилийн зэртээд гэсэн үг шүү дээ. Вау, үнэхээр үзэгдэлтэй. Дэшээ явцгаая. Ямар ч байсан энерги нь бол үнэхээр дээр их гэдэг мэдрэгдэж байна гэдэг. Таасгаар байсан юм gaаш. Энэ Нячаан буюу Натран хотын хамгийн эртний байгууламжуудын нэг Понагар гэдэг энэ сүмдэр ирсэн байна. Тэгээд энэ байш нь болохоор бас нэлээд дээр үе юм бэлээ. Та нар өөрсдөө ChatGPT юм уу Google дээр ч болтгой те ирээд энийг үзхийн өмнө чеклээд үзээрэй. Гэтэ яг ингэ явж байгаа тэнд байгаа vibe нь бол үнэхээр nice. Айгүй эртний тийм мэдрэмж байна. Тэгээд одоо энийг маш гоё юм аялал жуулчлалын бүс болгож чадчихэ манай Вьетнам махан дүүс маань. Энийг маш эртний юм байна яачгүй. Мэдрэгдэж тийм vibe. Жуулчлалын айгүй эртний юм байна. Вартай бүжиг. Толгой дээр вар тавиад тэрийг унахгүйгээр балансын отоод бүжиглэх зүйл. Энэ бол амьдрал бол тэгэл хамгийн гол зүйл балансыг олох байсан. Олгыг гэж байсан. Чог гүнзгийрчлээ соригт явж байсан. Айгуу гой бүжгэлцгээч юм байна. Хоп. Тэгээ толгой дээр вар нь олоод унахгүй байна. Унах ямар ч шин жалгаа. Дараа үсрээд төвцээд сөнгөө үсрээд бүжиглээд байгаа олтой байна. Айтай сонирхолтой нь вар нь ерөөсөө унахгүй. Энэ бол бас нэлээд амсан дээр үеийн сүм байна. Вау, дотроо бас системтэй юм байна. Энэ ингээ каллиграф хийсэн байна. Каллиграфиг бол бас У них раньше письменность ямар гоё юм бэ. Да, китайские иероглифы. У них, да, письменность иероглифы была, а потом вот с приходом Франции, короче, они стали писать, типа как, ну, под латиницу адаптировать. Хоош хаан ашигладаг байсан гэд тэрийг бол манай Вот это вообще, да, круто. тайлбарлаж байна. Да, Как то бы есть. тегнул. Да, еще как тег. Я цветочек. Бомба.
За ингээд Нячан хотод ирсэн бол бас нэг үзэж болох зүйл юу вэ гэх юм бол маш эртний байгууламж сүмхийд болох Понагарын сүмд ирж болно. Тэгээд бид энэ яг нар жаргахын өмнө айгу тухтай найс цаг үед ирлээ. Бас үнэхээр найс эртний гоё газар байна. Ирээд үзээ явахад бас дэжгүй юм биш үү? Понагар. Энэ Шива Лингум баг шиг байна. Үгүй сонирхолтой. Энэ одоо Понагарын жижигрүүлсэн үйлбэр юм уу да. Энэ бөмбөр тоглож байгаа юм баг шиг байна. Тийм ээ, тэр бөмбөр энэ ерөнхийдөө бөөгийн уламжлалтай ч юм уу тийм сүнслэг маш сүнслэг тийм зүйл юм байна. Зүйл сох шиг байна нүгээр. Понагарын нар жаргаад парк дээр үнэхээр гоё харагдаж байна. Өстой гоё вайбтай газар нөө ягаан цэцгийн дэлбээ эргэн тойронд унтсан ч яг жишээ нь тий. Жарга үнэхээр nice. Гоё газар харж шүү. Very nice. Нар буухан алдад Понагар дээр ирээд шийдлэрээд Понагарын нэг тойр зураг авахуулаад энэ хоёр зугааж харахад бол бас гоё лээ. За энд бол Ганешагийн хөшөө байна. Тэгээд тэгэхээр Ганеша бол хинду шашинтай шууд холбоотой. Хин сүм нь өөрөө хинду шашинтай холбоотой сүм баг шиг байна. Энэ Ганешагийн хөшөө шүү дээ. Ганеша шүтний хөшөө байгаа нэг сонирхолтой байна. Ийшээ доош л тийм үү гэж бодож байна. Тэгээд дуушилцгой. Өөр nice. Клип хийхээр газар байна те. Энэ бас их сонирхолтой хөшөө шүү. Толгойгоо, гаргуу тийм нэмэгтэй өнөө шүү. Өөрөө нэг гүнзгий утгатай ахaltaа. Нарстай амар гоё. Sunset baby. Banyan tree. Өнөөдөр нар ихтэй үйл рүү жаргаж байгаа байна. Энэ бас багир баньян tree, смотри, баньян дерево. Баньян? Да, какая здоровая. Чтобы мы сесть на нее. Тарзаник. Double cheeseburger захиалцсан одоо. Энэ хавьда бас үнэхээр nice cheeseburger-ийн газар гинэ. Тэгээд энэ нэг юм анзаархад энэ вьетнамчууд ингээд хотын төв байшингуудын дунд мөртлөө яг юм jungle шиг тэ ширэнгөө шиг юм орчин үнэхээр байгуулж чадах юм аа. Энэ скил нь бол үнэхээр гайхамшигтай. Тэгээ бас одоо ингээд ямар ч ресторанд орж ирэнгүүт юм нэг гоё цай гоё тийм зөөлөн амттай гоё мөстэй цай өгөх юм. Энэ цай маш амттай. Тийм jungle байгаа юм шиг тэгээд энэ аль хадуур тав оршуу бол хаасаа айгу. Yeah, that's nice. Нячан baby. Байшингуудын гол тийм ширэнгөө шиг юм ийсэн байна. Ийм цөөрөм үүсэнгүүтэй дотор нь юм үлсгэлэн загаснуудыг тижээсэн. Зөрөөд өнгөрөөд явхад ингээ гоё харагдаад өнгөрч байгаа боловч эднээсээ бас яг хийгээд ингээд амьд байлгана гэдэг маш их хөдөлмөр байгаа байхгүй. 65,000 жаа. Манай Монгол төгрөгөөр бол нэг 8,000 маа. За нэг 10 хүрэхгүй мянган төгрөгөөр нэг үдээ нэ. Тэгэд бол махан бол багир. Гоо 8-ыг зоогоод хайчих оноо. Клип.